Хай, хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгье. Маргааш өвлийн туйл. Тэгэд хүүгийн цэцэрлэг дээр өнөөдөр байн шийнэ гэсэн. Хятадууд нөгөө өвлийн туйл өдрөөр байн шийддэг байхгүй юу? Би яг өвлийн туйлыг 12 сарын 22-нд тэгээд 6 сарын 22 гэж юм тогтсон өдөр байт юм баг гэсэн чинь хятадууд болохоор 12 сарын 21-ээс 23-ны хооронд аль ч өдөр байж болно. Одоо эн чинь тэгэл нарны тусгал дэлхийн байрлалтай холбоотой шүү дээ. Тийм болохоор яг тийм тогтсон өдөр гэж байхгүй. Жохон зөрүүтэй ганц нэг хоногийн зөрүүтэй 3 өдрөөс сонгогдож болдог гэсэн. Тэгээд өнгөрсөн жил миний санаж байгаагаар 22-нд яг болсон. Энэ жил болохоор 21-нд болно гэдэг чинь. Хятадуудаас яг түүхтэйгээ холбоотойгоор энэ өвлийн туйл өдрөөрөө байн шиддэг. Тэгээд харин хүүгийн цэцэрлэг дээр өнөөдөр байн чимхэнэ гэдгсэн байхгүй юу? Манай хүмүүс надаас өчигдөр яаж чимхийг асуугаад исэн. Би тэгээд бүр ингээ яг хэлэх гэсэн чи буруу хэлж өгчгөөд би ерөөсөө яг хятад аргаар яг байн чимхчээгүй байхгүй юу? Бид нар болохоор ингээ яг утгаараа ингээ чимхдэг байхгүй юу? Хятадууд болохоор ингээ боогоо ичтий. Хоёр эрхийн уруугаараа дараад. Тэгээ би хүүдээ багш ангийнхныгаа харж байгаа сурчгаа. Ээж нь яг ингээ хятад баншаа чи тэмдэггүй болохоор зааж өгч чадахгүй нь гэсэн чи за гэл явсан. Хятадууд юу нэг яг ингээ өвлийн туйлаараа одоо өвлийн туйл чинь 24 улирлын нэг гэдэг шүү дээ тий. Хятадууд ингээд анх баншидчихсэн шалтгаан нь болохоор халуун баншидхээр арай дулаацдаг. Тэгээ хятадууд чинь бид нар шиг ингээд баншиг сүйтэй цанд хийгээд ч юм уу эсвэл ногоодын шүлэнд хийгээ ингэж идэггүй зүгээр дангаар нь усан чанчдаг. Тэгээд ингээ шүлийн уухгүйгээр ингээ чансан байшаа ингээ итчдэг. Жохон амтлагч энэ төр төрөхчгээд тэгээд тэр чин тэглэрээ нэг халуун маш гараад ирэн тэгээд өвлийн туйлаар тэмхүүд өдөр ингээд дулаацах нэг юм одоо дээр үе нэг юм чин тэгж анх санаачлаа. Тэгээд тэрнээс хойш тэгж баншаа тэгдэг болсон юм л да. Тэгээд өөрөөр болохоор банш одоо боох гэхлээр чи махнагаа бүх юм нэг зэрэг нэг дороо бөөгнөрсөн ив нэгдлийг илэрхийлт юм байна. Тэгээд бас дээрэс нь яг хэлбэрийн нэм дуграг нэг тийм юмбүү хэдтэй одоо дээр үеийн мөнгөн дэвсгэрдэх юм уу? Тийм юмбүүтэй адилхан хэлбэртэй болохоор нь эд хөрөнгийг бэлэгддэг гэж үздэг. Тэгээд энэ өдөр мэдээж хамгийн урт шөнө богино өдөр тохино. Тэгээд үүнээс гадна яг 9 эхлэн хятадаас 9 эхлэн гэж ярьдаг. Гэхдээ яг цаг агаарын хувьд Монголоос харьцангуй дулаахан болохоор 9-9-ийн одоо шүлэг дуун юм арай ондоо утгатай арай зөөлөн дулаахан. Одоо юу гэсэн үг вэ гэхээр хятад хөгдөд болохоор тэгээ дуулахта одоо Монголд ихэд 1-9-т нэрмэл арих 2-9-т хорц арих хөлдөн энтергээл бүр нэлээд хүйтнийг дүрсэлж байгаа шүү дээ. Тэгээ хятад болохоор 1-9-2-9-т гараа ил гаргаж явахгүй 3-9-4-9-т юу лээ мөсөн дээр явна. Одоо газар мөс үүссэн байна гэсэн үг. Тэгээ 5-9-6-9-т болохоор юу лээ голын эргээр мод харж явах болно. Одоо тэгээд 7-8-9-т болохоор гол ус урсаж эхлэн одоо үхэр тэргээр газар хаахлан ч юм уу ийм нэг цаг агаарын хувьд бол харьцангуй дулаан гэдэг нь илт анзаарагдах юм дуушүүлэхэд байдаг. За өнөөдөр найстаа хамт гарч шоу хийгээд байхгүй юу? Би нэг инээдтэй түүх ярив за. Одоогоос яг 12 жилийн өмнө яг энэ өдөр 2012 сарын 2012 оны 12 сарын 21 манай энэ найз бүхэн бас л Бээжинд хамтдаа сурдаг гэсэн. Тэгээд тэр үед 20 хүрс анцаа яг л 20 хүрж исэн юм байна. Тэгээд тэр үед болохоор нэг яриа яваад исэн баггүй юу ингээ. Яг энэ өдөр бол дэлхийн сүйрлийн өдөр, хамгийн сүүлийн өдөр энэ төр гээл. Тэгээд найзууд хоёр за дэлхийн сүйрч магадгүй тийм ч хоёлаа өрөөндөө ганцаараа байснаас гарч олон нийттэйгээ одоо тэгээ шоудын арай аюулгүй энэ төр гээл за. Тэгээ хоёлаа гараад нэг найт клуб орсон чи ороод ч нэг удааг гэсэн чи манай найз охин нэг за манай найз охин ч гэжтэй ер нь битээр хоёлаа нэг хэдэн октодтой муудаад тэгээ клуб дотор маргалдаа хэрэлдээд байсан чи хамгаалагч нар нь бид нарыг бити энд ингээд нааструу гаагаад гарцгаа гэж гараад очроо бол гэдэг хөөгээ гаргацсан за тэгээ бид нар нөө клубын үүдэн дээр хэрэлдээ зодолтоод ингээд бужигналтай байжсэн чинь яг ингээ замын эсрэг цагдаа үйдэг байхгүй юу? Цагдаагийн газар. Тэндээ цагдаа нар хүрээд ирсэн за амар ядаргаатай. Тэгээд бид нэрээ бүгдээр ингээ нөгөө
цагдаагийн газар лгаа авч ороод шүнжэнгөө дүрм журмаа танилцуулаад тэгээ бид нарыг бас дүрм журм бүгдийг уншуулад бид нар чинь бүгдээ гадаадын оюутнууд болохоор зарим ханзаа мэдгүй тэгээд цагдаа нараас асуугаад тэд нар бараг багшуулаад байгаа юм шээ ёо. Тэгээд ёо нөгөө нэг дэлхийн суурь өдрөөр төрийн тусгай хамгаалтанд байж энэ төр ёо. За найз маань өнөөдөр буцаж байгаа. За бай бай.